Юу илээ замдаа би тэтгэх гэд. Тэгээд тэд нар чинь намайг яах юм бэ? Тондомоо үйж тэ. Тий. Тэд нар чинь намайг яах юм бэ? Энд гаргаа хайчихгүй тэгэл намайг шийтгэн. Тэгээ нөгөө бороднокудаа туслаад л нөгөө галын ингэж өгөөл их мэдлэнгээр хүүхд насны дурсаг тэгээд тэргээр айргаа зарчаал тэгэл урагшаа гарна. Ирээ гараад ирээ наснд битүү шинэ авцаагаад л өөрөө илүү усны дүүнартаа хичээл хэрэгслээ ингээд авчдаг. Тэгвэл та чи ер нь зах зээлд бол бүр баг монголчуудаас хамгийн түрүүнд орсон юм шүү. 10 литр канистрт архич одоо хэдэн шил архи болдог гэсэн тэр үед? 10 литр чинь 200 г нь л нэг 500 г архи болдог байсан. Одоо хоёлын бүр болохоос нөгөө нэг багийнхаа дурсамжийг ярьж байгаа бүр арх сарахад яриад ихэл. Хэрэг хуучирдаггүй шүү гэж баригдаад бүр балархаад тий. Арх мэрэг сурцсан юм болчих тий. Найркал би зүгээр тэгж л яасан гэх тийм хөдөлгөөнтэй байсан шүү л гэдгийг л яах гэдэг юм л та. Мундаг байжээ. Тэгээ үнэхээр зах зээлд бол орсон. Тэр үед чи хэрвээ яг тэр хичээрээ ингээд зах зээлийг бүр мэдэрсэн тэр чигээр явсан бол одоо яг үүнд нэг хөл хөрөнгийн Монголын бас нэг мундаг том бизнесмен болчих байсан биз дээ. Тэгэхдээ би тэр одоо хүртэл сэтгэлд бол байж л байгаа бас нэг тийм би өөрөө ингээл хороо ингээл явдгаар яваал өгнө. Тэгэд үр хүүхдүүд аваад тэрийг ингээл залгамжлаад тэгээд нэг тийм насан туршийн нэг гоё тийм хөдөлгөх одоо юу гэдэг те нэг тийм насан туршийн бүх одоо хойч үеүүд маань үр хүүхдүүд маань ингээд ачцээ бүгд ингээд тэрийг ингээд өвлөөд аваад явах тийм нэг юм бас хийчих юмсан гэсэн бодол одоо байж байгаа. Инхийн тулд л одоо сайн уран бүтээлч байх хэрэгтэй. Сайн аав, сайн хань, бас сайн ажилчин байхын тулд л одоо янз бүрийн бодол хичээж л явж байна. Ажилчин гэснээс нэр жүжигчнээсээ гадна бас дахиад нэг компанид Монгол шуудын компанид ажилладаг лөө. Тий. Монгол шуудын төрийн өмчт тавьцаад компанид зар сурталчилгаа идэвхжүүлэлтийн мэрэгжилтэн хийж байгаа бас баггүй хугацаа жил. 2-3 жил хийж тэгээд давхар ажил хийдэг. Тэр чинь бол өглөө одоо 8 гэж эхлээл орой тарна. Тэгээ бус цагаараа орлого үрсэх продакшнд ажиллана. Нойртой хонд юм уу юу? Би бол тэгэж боддیں۔ Тэр тэргүй сайхан наг ингээл хизээс ирэхгүйгээр нэг л өдөр унтна. Тэгэхэд бол бид нар нойрыг дийлж хаяа нэг жоохон ядард юм шиг байгаа. Тэрийг би өөрөө л мэдэхгүй. За нэг ядраад байгаа юм даа гэж бодно. Толгой тавиал жоох хөрхөрнө. Хөрхөрч нь ер нь ядарч байгааг нэлээд дээд хэмжээ тий. Тэгэхээр за залуу байгаа юм чи юундаа ядрахтай. Юунд яг тэр тэргүй сайхан өвөө эмээ болол намбаагаал суухал юм чи. Тэгэл харин үр хүүхдүүдээ та нар битгий ингээд одоо бид нар өвөө эмээгийн босаач гээд яв гээд өвөө эмээ ингээд загнаад байдаг гэснээр бид нар одоо олж байгаа. Яахан мэдээлэл сайхан унтаал тэгэл одоо заримдаа сэрүүлгээс өмнө сэрчээд л сэрүүлэх хурдан дуурахгүй багтаа гэтэл бүр сурцсан. Тийм шүү дээ. Таны хэлж байгаа бол яг зөв л дээ. Ягаад тэгэхээр бид тэртээ тэргүй удаан унтна. Насны бүксэнд очиод бид нар бүгдээрээ л амарна. Харин одоо яг хичээл зүтгэж байгаад хідэн төгрөг олоод хангалттай хэмжээний өөрсдийнх амьдралыг нэг гайгүй явуулахаар болгочоод харин амарч хэрэгтэй байхгүй тий. Тэгэл ер нь яг бидний хажуугаар л ингээд мөнгө янз бүрийн гоё санаанууд ингээд өнгөрөөд иддэг. Бид нар тэрийг л олж харах хэрэгтэй. Тэгэхгүй мөнгө хаана вэ гэж доош явах юм бол хин хаа доор мөнгө байхгүй шүү дээ. Тэр тийм гоё санаануудыг л бид л олж тийм ч учраас бардагснууд янз бүрийн санаагаар төвшүүлдэг, нийгмийг шүүмжилдэг те. Гэхдээ бид тэр ихээс илүү хувь хүнийхээ үднэс ирэх юм бол нэг гоё идея санаа байх юм би идея санаануудаа цуглуулж байгаа л нэг ингээл тесрэлт хийхэд ер нь боломжтой байхгүй. Ер нь боломжгүй зүйл байдаггүй. Бид тэрэнд бол 100% итгэлтэй. Тийм учраас одоо бид нар залуу байна. Тэгээд залуучуудтай бас ханддаг. Ер нь л юуж битгий хийх гэж юмыг одоо бэлэнчлэх гэж битгий асууж. Ажил бас битгий гол. Нэг ажил хийж явах чинь нөгөө ажлын чинь санаанууд бас гараад ирнэ. Нэг юмыг эхлүүлээл явж хахад ингэ чинь туршлагачаал гэл явчих гэж боддтой. Тэгээ би яг Монгол шуудан компани зар сурталчилгааны мэрэгжилтэй хийж байгаа төрийн өмчтэй. Тэгэл яг одоо ингээл гэрээ хаягаар пассворд хүргэж үйлчилдэг. Тэгэл хэмжлэнгээр зөндөө юмуд байна л да. Саяжмаас засах төр чинь нөгөө 3-7 хоолой нэг хоолойг нь Монгол улсаар дамнана энэ гэсэн тийм юм яригдчихл байсан. Тэгэл өглөө осол эхнэр хүүхд хоёр бол бурхнаас нэг 2 өгсөн 2 өдрийг
амрааж агууч гэж залбирдаг хүртэл болсон байгаа одоо. Хагас бүтэн сайныг хүлээдэг манай гэр бүл. Бурханаас өгсөн хагас бүтэн сайн амралтыг эзэн мөнхтэй хамт байлгаж өгөөч гэдэг гэсэн. Тийм бол амрах юм бол бид гурав ингээл гоё одоо их л гадуу. Тэр чинь л айгүй жаргал байгаа шүү дээ одоо бол. Ерөн гэр бүл гайдал хүүхд байхад нь юу яриад идэм бол доо гэж одоо өөрөө гэр бүл зохиогоод ингээм амьдрын явж байгаа гэр бүл гэдэг бол хамгийн түрүүнд номер 1 тавих асуудал. За ингээ таны ч их гоё дуулдаг гэсэн яг тэрийг надад үзэгчд маань бас яхаа сонсохыг хүсэж байгаа бах таныг сайхан. Тэ юу дуулаач 38506. Юу гоод караоке даа. Тэр нь одоо ямар дуу вэ? Тэр нь миний одоо их дуулах дуртай Монгол Улсын гавьяач жүжигчин Эрдэнэт ах юм. Хүн болгоны бараг сэтгэл зүрхэнд байдаг та. Караоке сүргэн гоо биш үү? Тэгэхгүй яах вэ? Миний бас дуулдаг дуу шүү дээ. Тий. Хорчих юм уу гэдэг. Тэр дуу байна. Тэгээд дуу шүү. Ээж аавын маань дуулдаг байсан дуу. Манай ээж нөгөө нэг үндэсний хөгжим яаж сурсан бүү мэд шанц дан шатга мандлын яач юм тийм их сайхан тоглолдог. Одоо ч манай цэцэрлэгийн багш гэдэг замууд те. Тэгэл нөгөө мандлын аваарал гэдэг л баг гэл юу одоо ээж хэцүү ажил цэцэрлэгийн багш. Тэгээ ямар дуу дуулах вэ? Одоо Тэмээ сүргийн гоёг одоо дуулчихлаа. Хоолой их юм уу? Би дуулаад хоолой их юм уу? За ямар таймарсан тэгээд өөрийнхөө дуртай дууг л дуулчих. Тэгээ Тэмээ сүргийн говь дуртай тэгээд зөндөө гоё дуу байна л та. Тэгээ би гоё дуу байна бас тий. Гоё нутгийн юм байна. Тэгээд манай аав энэ дууг л их гоё дуулдаг байсан. Ойрын сүүлийн хэдэн сар жил барах сонссонгүй. Тэгээд нэвтрүүлэгт оролцож байгаа завшааныг ашиглаад за энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчтэй бас зориулаад гэд нэг чадан яд нэг сайхан намуухан гоё дууг дуулъя гэж бодчихжээ. Нэг бадаг шүү. Тэгээд говийнхаа шүлгнээс нэг дөрв мөрт оруулнаа. Бодонтай юу борол хорвоо бүэлж өсгсөн ээжимэндэхөө бороо юу зөө хоёрыгэ ухааруулж өсгсөн ээжимэндэхөө газар холоосанахаар гаднаа бүртэж харагдах юм галошоо ганганхаар танига дууламар болох юмаа гэж. За. Би дадагд ший да. За би ч гэсэн өөртөө дашин. Манай зурлаач дадагд ший. Тийм манай үзэгчид дашиж байгаа хоо. Тэрс янз сайхан дашиж байсан. За үнэхээр сайхан дуулт юм байна. Тэр хоолойны неврац гэдэг л. Вибрац. Вибрац. Би буруу хэлсэн юм шиг. Одоо би гоё энийг ингээл бас инээдэн болгоол яриа штт. Би нэг нэвтрүүлэг орсон чинь нэвтрүүлэгч хөтлөгч нь одоо неврац гэж хэлээд тэгээд инээдэн болгоо явчих. Би энийг чинь таныг ингээд жоохон дэлгэрүүлээд ярих бах гэж одоо зориудаар неврац гэж хэлсэн. Яг оюутан болол ийм эдэм байна да гэл одоо энэ нуглаа гэх юм уу. Гэж байгаа юмыг л вибрац л гэдэг байгаа юм л та. За баярлалаа. Үзэгч нөө сайхан дуулдгийг нь сонссон бах уу? За дараагийн мэдээлэл маань эзэн мөнх би өөрөө хошин урлах дуртай учраас энэ ажлаа хийж яваа гэсэн байна. Ер нь суусыг төгсөөл хошин урлагийн продакшн жүжигчин болно гэсэн бодолтой байсан уу? Суус төгсөөд яг эхлээд би 1-2 жил Улсын драмын эрдмийн театрт нэг ажиллаж үзье гэсэн бодол байсан л та. Эхлээд театр гэдэг бол одоо энэ байгаа продакшнуудын бүх ихэнх ах эгч нар бол ер нь драмын театр бүгд тамдсан. Ажиллаж үзсэн. Тэг хамт олон гэдгийг үзсэн. Драмын театрын одоо драмын жүжигт олон гол туслах роль тоглож үзсэн. Тийм бас. Тэгээ би яг сургууль төгсчөнгүүтээ үхэж үл олон Чингис хаанд одоо туслах найруулагч хийх боломж тийм аз тохиож эхлээд кино урлаг хийд ийм ингэж бүтдэг юм байна гэдгийг үзээд тэгээд эренгүүтээ гэрээтэй драмын театртай гэрээтэй гадны яаж яасан одоо түүхэн
ганц нэг жүжигүүдэд бас тоглож байна. Тэрнээс яг драмын театрын ажилчин бол байгаагүй. Зүгээр ганц нэг гэрээтэй жүжигэнд туслах хэдэн дүр тоглож тэр драмын театрын тэр том сайхан тайзан дээр тэр том мондог улсуудтай тоглосонд бас баярлаж явдгийг. Бас энэ давшрын ашиг тушаахтаа бас баярлаж явдаг. Илхэн зүйтэй болоо гэж бодож байна. Тэгээд мэдээж хошин урлах дуртай багасаа янз бүр юм хийжсэн их ярих дуртай би чинь хоол идэхээр хамгийн сүүл дуусаад гэдэг би саяхан ойлгосон шүү дээ. Яг л яриа л гэж за гэдэг хамгийн сүүл дуусна. Би их ярьдаг юм байна гэд. Тэгээд шуурлаг үнэхээр дуртай болохоор эхлээд би чинь төрийн компанид Монгол шуудан компанид ажиллаж байгаад одоо анхны юм хийх гэж яхад нь уулзаад за найз нэм юм хийж байгаа шүү. Би яар тайртай байж л байгаа. Тэгэл Темка дуудаал заа гэдэл тэгэл Amos production орол байгууллагт л орсон юм байна тий. Байгууллагадаа л эхний тоглолтын дээр нь л орсон. Тэгээд бас нэг одоо 3 4 тайзны бүтээл хийсэн байна. Одоо 2 дахь дэлгэцийн уран бүтээл нь нөө маргаашгүй гарах гэж байна. Хотын залуусгаа инээдэг. Ер нь хүн инээлгэнэ гэдэг бол хэцүү шүү. Тийш. Маш хэцүү. Урлагийн дотроос хүн инээлгэнэ гэдэг хамгийн хэцүү урлаг гэж хэлдэг. Хамгийн хамгийн гайхамшигтай нь бол кино урлаг гэж манай ах хэлсэн шүү дээ. Манай дээд телевизэнд төрсөн ахтай шүү дээ. Ленинсковский гэдэг. Хаалцсан Ленин. Зээ юм байна. За ямар ч хошин урлагт дуртай учраас тэгээд одоо Emoz production ажиллаж байна. За дараагийн мэдээлэл маань ганц хүний кинонд дүр бүтээж үзэх юмсан гэж нууцхан бодож явдаг гэсэн нэг. Энэ ийм одоо ер нь яг хуу уран бүтээлч одоо жүжигчд бол нэг тийм түүхэн тийм хаанаач гэдэг юм те. Магадгүй борчийн тухай кино хийх юм уу? Нэг бол нэг тийм ингээл дандаа нэг тийм ер нь түүхэн кинонд тоглохыг ер нь жүжигчд би ингээл анзаараад ярьж байгаа тиймэрхүү байдаг байхгүй. Минийх болохоор миний нэг тийм нууцхан яг удахгүй биелэх л бахал та. Тэгэхээр жилийн дараа би өөрөө тэр хүслээ биелүүлнэ гэж бодож байгаа. Ганц хүний кино. Одоо миний хамгийн одоо юу гэдэг Холливуудаас хамгийн дуртай хайрлж хүндэлж явдаг жүжигчин бол Том Хэнкс аахгүй. Тэгээ Том Хэнксийн тэр арал дээр ганцаараа гэдэг нэг кино байна. Тий, тэр бол жинхэнэ ганц хүний дүр. Ганц хүн. Тэндээс жүжигчин хүний бүх юм гарна. Тий. Тэр гоё кино тий. Тэр гайхалтай кино. Тэгээ нэг волейболын бөмбөгөн дээр цусаараа ингээд Симпсон гэчээд нөгөөдг нь алга болоод эцнээ шаналж байгаа тэр нэг ганц хань болж ирсэн юм шиг байхгүй. Тэгэл тэндээс тэр хүнээ дамжиж байгаа. Үнэхээр л энэ хүнээр би яг тийм кинонд л тоглож үзэх юмсан гэж боддог. Магадгүй яг тийм арал дээр ганцаар биш л хүн хүнээр дутгах руу гэдэг нэг тиймэрхүү утгыг харуулсан юм болов. Тий. Хүн хүнээр миний одоо яг таны хэлсэн чинь их гоё байна л да. Хүн хүнээр дутгахаар байна. Хүн хизээч мөнгөөр дутхгүй. Хүн бол мөнгөөр л дут. Тийм болохоор өнөр өтгөн гэр бүлтэй манай ээж хүн хүнээр л дутдаг. Хүн бол мөнгөөр дутна гэж хэлчихсэн. Хүн мөнгөөр дутхгүй. Хүн хүнээр л дутна. Хүн хизээч мөнгөөр юм уу одоо эд материал тийм юм уу? Тэрийг угаасаа аваад авсанд орохгүйгээс хойш. Тий. Хүн тэр эдэлж ирэлж байгаа аваад авсанд орохгүйгээс хойш хойж үедээ өвлүүлээд нэг тийм гоё байнгын энэ эзэн мөнхийн санаачилсан гэл дурсах 4538 онд энэ гэл явж байгаа юм шүү дээ. Тэгэхэд үр хөвгтүүд маань явцсан бизнес нь дэлхийд арилааг болцсон. Санаагийн нэг чинь тийм ч учраас би олж байгаа одоо багч бай ихч бай мөнгө төргөө зарцуулахдаа би бол сайхан хэрэгэлдэг. Сайхан зарцуул тэнт ингээл зарж байгаа юм шиг зарцуул. Даа тэгнэ гэд би ингээл хатгалаа. Сайхан зарцуулах. Тийм дуртай. Тэгээд миний нууцхан яг мөрөөдөл тиймэрхүү кинонд дуртай. Удахгүй тэр мөрөөдөл чи биелчих байх гэж бол ер нь бол их л боломжтой. Тэгээ одоо би нэг товлоо төлөвлөсөн байгаа нь 19 онд Холливуд нэр дэвшсэн байхын тэр кино миний хийсэн кино. Ерөөлөр болог. Тий 19 он гээд 19 оны 6 сарын 1 байна уу 3-нд одоо анхны Оскар авчирч байгаа. Яа. Сайхан шүү дээ. Тэрийг нь Оскарын бие хөтлөл тэгэл болчихгоо тий. Тэр үед чинь би чинь Хөдөлмөрийн Баатар төрийн сойрхолд Оскарын шагнал. Хоёр амны хэлэг зүгээр яах вэ? За таныг нэвтрүүлэгт орё гэж хандаж надтай ярьж
хүсэл тавьж нэвтрүүлэгт орсны ганц шалтгаан хамгийн Энэ том юм л та. сенсац. За энэ бол олон жилийн өмнөөс л яваад байгаа. Одоо ч хүртэл ингээл саяхан шинээр тавигдаад явсан. За ганц таны одоо чихний минь чимэг одоо унжуурга миний цол гуншин болчихсон л явж байгаа юм л. За нэг тийм мэдээлэл байна. За энийг хоёулаа үзэгчдээ уншаад өгчөө. Жүжигчийн эзэн мөнх Игчмэд амарга залуухан бүсгүйгээр соливо гэсэн байна. За залуухан бүсгүйний зураг авалцсан юм шиг байна. За олон кинонд тоглосон гэж. За тэгээ оюутан цагаас урлагт хөл тавьсан түүнийг өөрөөсөө нилээд хідэн насаар ихч 50 эргэм насны өмгөөлөгч бүсгүйтэй хамтран амьдардаг байсан хэмээн хэвлэлээр шуугж байсан. Түүний Игчмэд амаргын жүжигчин залууг бүхий л талаараа дэмжиж тусалдаг байсан хэмээн яг л харсан мэт бичицгээж байсан. Тэгвэл эзэн мөнх сайхан нэг өдөр халуухан бүсгүйтэйгээ зураг захим хуудсандаа нийтэлжээ. Энэ дээрх ярианы хариу юу эсвэл Игчмэд амаргаас салсны баталгаа юу гэдгийг ёстой л жүжигчин залуу бурхан хоёул мэдэх үзээ гэсэн мэт. За энэ залуухан амарг нь хэм бэ? Энэ манай эхнэр. Миний. Чөтө хэдэн оны зураг юм те. 2 жилийн өмнө энэ нийтлээ тавьсан байна. 2 жилийн өмнө нийтлсэн юм а те. Мэдгүй зураг тийм л энэ бичсэн нийтлэл бол 2 жилийн өмнө. Тэгэхээр ч тоо энэ харин тийм ээ. Би эхлээд аягүй их гайхдаг. Энэ одоо ямар учиртай юм бол доо гэд. Сүүлдээ улсууч энэ бол яг зөв талаас нь юм шиг мөртлөө нэг магтан матна гэж нэг байдаг шүү дээ. Яа магтаж байгаа юм шиг мөртлөө ингээ матаал тавьчихсэл байна л да. Нэг ийм юм яваад байдаг. Би энийг бүр өстө учир нь ерөөс ойлгохгүй. Тэгээд ямар тийм нэг лог гэдэг юм байдаг шүү дээ. Тийм байхгүй. Тэгээд энэ ингээд нэг тийм өмгөөлөгч Монгол. Тэгээд өөр сайтуудаар энэ чинь зөндөө байгаа. Тий. Саяхан хүртэл зөв копидод паст хийгээ тавьчихсан. Гэхдээ тэр нон сар нь бол саяхан. Тий. Тэгэхээр тэр чинь урд нь 2 жилийн өмнө олж үзээгүй хүмүүс одоо шинээр дахиад үзчихнэ гэсэн үг. Тэгээд таныг бол 50 настай. Одоо ингээд нөгөө цай самраал нэг гоё ингээд өтгөрдөг шүү дээ. Яг тэгэхэд эхлээ сүү ихэд чинь нэг гээл яж байгаа л нэг гоё болдгоо шүү дээ. Яг тэр шиг л эхлээл мэдээгээ тавиал бүх усууд ингээд самраал одоос буцлах гад байна л да. Тэгэхээр би энэ тал дээр бол энэ одоо телевиз үзэж байгаа энэ сайтын сэтгүүлч нараа одоо гуяа одоо ийм юм байхгүй би чинь их нэртэй хүүхэдтэй тэгээд ийм 50 настай амраг баян амраг одоо тийм байхгүй өмгөөлөгч гэж байгаа тийм Монголын номер 1 өмгөөлөгч гэдэг байгаа байхгүй. Хэрвээ тэр өмгөөлөгч үсэн би нөгөө амрагуугаа хэлнэ үстэй алей номер 1 өмгөөлөгч мөн энэ чинь ингээд дээ энэ сайт майтаа байна чи ингэлтэй. Тэгэхээр нөгөө Монголын номер 1 өмгөөлөгч чинь юу яриад байгаа нь та нар байхгүй гээл таст ус зохиол ингээд би нэг иймэрхүү юмны хойноос бас нэг хөөцөлдөд байдгүй юм л да. Гэхдээ юм бол нэг хэрэг сэтэрнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол арай л одоо би ч одоо Монгол улсын 50 настай баян амрагтай жүжигчин гэж баг цоллуулах хэмжээнд ингээ явчихж байгаа байхгүй аюул зорлолтой. Монгол улсын. Тийм. Би ч одоо арайч одоо нэг юм тийм лаг мундаг зундаг тэр цулгууншинг ин авч амжаагүй мөртлөө надад ийм цулгууншин хэн өгчдгийг надад өөс хонзонтой яг гэрв залуу нэг ганц би байхдаа нэг одоо нэг тийм зүрх сэтгэлд нь ортол гомдоос охин надад байхгүй. Тэгэхээр надад дургу. Ер нь бүх хүнд нэг тийм дуртай байна уу байхгүй шүү дээ тий. Тэр шиг надад дургу зөндөө байгаа. Намайг ингээд харахаар би чи ингээд хамран дээр ингээд баарт түрхэ тавьсан хөмсгөө тоон тушсан юм шиг айгүй тийм хурц хэрцгий их зантай харагддаг юм шиг байлаа. Зөндөө олоонос сонсон. Тэгэхээр би тэнгууд би ингээд хүн болгонд ингээд яваад байж болох юм байгаа хүмүүс юмнууд ингээ байгаад байгаа юм чинь би тэгээд яалтайч үлээд. Тэгэхээр би бол ийм л хүн байхгүй. Эзэн миний байгаа харагдаж байгаа өнцөг ярьж байгаа яриа юмд хандж байгаа хандлага бол өөр тэрийг ойлгодог, мэддэг, таньдаг улсууд л эзэн мөнх бол ийм л хүн чинь ийм л байгаас. Тэгвэл нэг их зантай тим юм. Энэ ийм зантай п. Энэ ийм зантай л янз бүрээр ярьж ирсэн би зөндөө чамайг ингэж ярьдаг юм. Би тийм тоодогчгүй намайг энэ байгаа байдал яг одоо байгаа байдлаар нь л хүмүүс ойлгож байвал болоо. Эзэн мөнх чи ийм л хүн чи ингээл тэрнээс би нэг ингээл хорвж харваад л тэ альсвал энэ хүн таалагдтал би юм шүү би байгаа юу байгаа тэргээрээ сайхан тийм л байхыг хичээдэг.
тийм л байхыг хүсдэг тийм Тэгэхээр л бол залуу 50 настай амраг бол огт амьдрал чинь огт байхгүй бүр ор өнцгөө худлаа зүйл. тийм мэдэхгүй би тийм өмгөөлөгч ерөн ганц нэг л одоо өмгөөлөгч найзтай. Яг гоо тийм одоо төрийн одоо тийм цагт одоо бүхэл салбарт надад таньдаг ах эгч нар байдаг. Тэгтэл одоо юм өмгөөлөгч баян амар баян гэдэг баяжчихын сайн зовлон. Тэгээ энд яг бас нэг асуудал гарч ирж байна л та. Одоо эн чинь мэдээж та их нэртэйгээ амьдраад бас л удаж шít хүүхдтэй. Тэгсэн чинь ингээл баян 50 настай нэг өмгөөлөгч хүүхэн ингээл ивент тэгдэг уулздаг өчрдөг гэдэг чинь их нэрт чинь нөлөөлж байгаа шүү дээ. Одоо ингээл эн чинь 2 жилийн өмнө ингээд гарсан шинжлэгдээл гарчгийн жоохон баг зэрэг өөрчлөгдөөл тэгтээ утга агуулга нь хэвээрээ саяхан хүртэл сошиалнэр тавьсан байна. Энийг чи их нэр чи үзээд эмзэглэж байгаа шүү дээ. Эхлээ зүгээр гайхсан. Би гэр бүлдээ ойлгуулж хэлсэн. Энийг ч гэр бүл маань маш сайн ойлгосон. Тэгээ энэ байтгаа яванда зөндөө юм гарна. Тэ? Энэ байтгаа юм гарна. Тийм болохоор би олонний нүдэн дээр нэгдүгürt ил байдаг. Одоо тайзан дээр дэлгэцэн дээр за энэ тэндгүү одоо магадгүй түрүү хоёлаа ярьсан одоо хурим найр одоо шинэ жилийн баяраар тэгэхээр манай гэр бүл тэрийг ойлгохгүй бол иймэрхүү юмныг ойлгохгүй бол бид нар одоо юу бид хоёрын амьдралд одоо янз бүрийн гарна. Тийм учраас би ойлгуулад хэлсэн. За би урлагийн хүн шүү. Янз бүрийн миний тухай янз бүрийн зөндөө юм гарна шүү. Энийг төвчж ойлгож байвал чи бид нар амьдрал цаашдаа нэг зүгээр юм. Энийг ойлгохгүй ингээд ахмал чи бид нар хоёр талд байна гэдэг үднээсээ би юма тайлбарлаад хилцэн байсан болохоор энийг бол өө ийм гарцсан байна гэж нэг сонирхож гайхаж хүлээж авчихсан. Тэгээд одоо ингээд явж байна. Биш нэг нэг тэрдэгцэн байна ингээд тэгнэл зингэн л. Яг бол хүн үнэхээр чихээрээ нүдэрээ харсан. Чихээрээ сонсон юмдаа л итгэж явах хэрэгтэй гэдгийг л би хэлэх гэсэн. За тэгвэл энэ бол өстой ямар ч ор өнцгөө худлаа зүйл. Гэхдээ энийг одоо бичгээ болчихсоо л гэсэн. Тийм болчихсоо гэд. Тэгээд түрүүний нөгөө намайг их зантаа муухай харагдуулдаг гэд яг гоо энэ тэнд явж хагаад ганц нэг ааш янз бүрийн сонин муухай зуухай ааш гаргасан хүн байж магадгүй л дээ. Бас нэг жоохон ширүүн догшин юм шиг харагддаг. Тэгээд нэг үг хэлцэн гэд буруу ойлгоцсон. Тэгээд нэвтрүүлгийг дамжуулаад бас янз бүрийн гомдож исэн хүн байвал муухай харьцаж исэн хүн байвал уучлаарай гэдгээс амжуулаа хэлж. За ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг маань дуусчихна. Тэгээд энийг хоёлаа товчхон нэг ганц мэдээлүүлсэн. Энийг эзэн мөнх эхнэрээс уучлах гуйж мэддгүү гинэ. Таныг. За энэ юу болсон гэсэн чинь нөгөө эмоц продакшн за учир нь хамтлагийн гишүүн эзэн мөнх өнөөдөр хайртаасаа яаж уучлах гуйх вэ хэмээн Facebook найзуудаас асууж гинэ. Тэгсэн чинь хариуд нь эмоц продакшн жүжиг тэмүүжин ажил гээд яваад байгаа нь ойлгоороо уянгаа гэж одоо танаа эхнээс танилцсан. Тэгсэн чинь сөрөлт болохоор ажил гэж явдаг юм аваад эхнэрүүд маань ойлгох байлгүй дээ. Тэгсэн чинь буруу зүйл юу болсон тэрийг л хүлээ найзаа гэсэн зөвлөгөөнүүдийг өгчээ гэсэн. Тэгээ танаас эхнэрээс уучлалгууж амждаггүй л гэсэн аргт анхаарал тавьж чадахгүй тэгээд уучлаарай гэд хандаа хэлж чаддаггүй л гэсэн нэг юм бичсэн бах. Энэ бол юм ээ. Энд дээр тайлбар өгөхөд энэ бол аюу амархан. Би бас нэг яг уурлуулж гомдоочоод нэг сонин тийм санаагаар уучлахгүй яавал гуйжлахгүй бол зүгээр вэ гэсэн нэг тийм юм зүгээр нэг тэгж биччихсэн байхгүй юу. Хэзээвлээд энэ чинь зүгээр уучлаарай гэж хэлэхгүй өөр тийм зүгээр уучлаарай гуйжснаа нэг байднаа цэцгийг аваад очих юм уу яавал гой удамжинд талбайд явж ахт ч гэдэг юм уу те урлагийн хүн болохоор мэдээж биднээс сонин содон шин гой санаал хүсэж байгаа штэ тийм юунаас тэгж яажсэн л тийм байна тэрнээс би чинь уучлахгүй бол би чинь дараа за харин миний бор уучлаа гэдэг орно ерөөсөө л уучлалыг дор бүрэн гуйж байгаа хэвээр ялангуяа залуучууд бол энэ аливаа гэр бүлийн маргаан дээр төвчээртэй бас хайртай гэдгийг харамгүй хэлж явах хэвээр. Тийм ч жоохон төвчээртэй байх хэвээр. Тийм ч учраас намайг сонгосон байлгүй дээ гэж боддог. Тэгээ түрүүний нөгөө 50 настай амаргийн мэдээлэл дээр бас нэг сайтн дээр яг энэ зургийг тавьсан байсан. Эхнэрийн зургийг ингээд халахлаад 50 настай амаргийн зургийг орж үзвэл лайк дараад орж үзээрэй гэдэг. Лайк дараад. Тийм. Тэгээ орж үзээрэй гэдэг лайк цуглуулах арга нь хүртэл болцсон. Лайкны гуйлахчд гэж нэг юм муухай юм байна. Хүмүүсийг янз янзаар бичээ. Тэр бол айгүй үзэн ядмар юм яваад идэв. Тийм. Хүмүүсийн хийгүүг юм хийсэн болгоод бүр арай л дэндүү тэр бол арай л дэндүү гэж хэлмээр байгаа. Тэр бол болохгүй. Тэгэхээр би одоо ингээд тэр лайк олон байхлах юм юу ямар ашигтай би тэр юусэн гайхад ойлгохгүй. Тэр Facebook компаниас мөнгө төгрөг авдсан юм аа. Тэгэхгүй лайк олон байх тусам олон хүн нөгөө лайк дараа дагж ийн гэдэг утгаараа тэр хүний тавьсан мэдээлэл нь олон хүнд хүрч ийн л гэдэг утгал юм шиг байна.
Гэхдээ бас лайк гэдэг юм чи хэрэгтэй. Одоо жишээ энэ нэвтрүүлэгт бол лайк гэдэг юм хэрэгтэй. Тэгэхээр харамгүй дарж байгаа. За ингээд өнөөдөр яг хуу өнөөдрийн дэнс нэвтрүүлэг хүрэлцэн ирж оролцсон танд баярлалаа. За тэгээ өөрийнхөө дэнслий гэсэн юм нэг сэтгэлээсээ сайхан яриа дэнссэн байх гэж бодож байна. Тэгээд яг хөгжилтэй сайхан бага насны дурсамжийг сайхан сэдрээ сайхан ярилцлаа. Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Дараа нэвтрүүлгийн хамт олонд мөн SBN телевизийн хамт олон бүхэн энэ камерын ард ажиллаж байгаа бүх уран бүтээлчтэй бас баярлалаа. Та бүхнийг ар гэлчин бас ойлгодог байлгүй дээ гэж ар гэлт нь одоо ойлгоорой те. Телевизийн урлагийн ажил гэдэг чинь маш хэцүү ажил байдаг шүү. Тэгээд нэг энэ дотроос нэг гоё ингээд нэг аваа хийсэн юм шиг санагдлаа л да. Гоё дурсамжтай бас гоё дуутай, инээдтэй. За нэг жижиг 50 настыг аваа хийлээ. Юм тийм. Гоё сайхан байлаа. Тэгээд нэвтрүүлгийн хамт олонд SBN телевизийн мэдээлжтэйгээ хамт олонд бас сайн бүхнийг хүсье. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг ивент тэтгэгч байгууллагын бэлгийг бас гардуулнаа. Прус центрийн хамт олноос Прус машиныг автомашиныг Монголд хамгийн хямдаар борлуулдаг. Шууд гайл дээрээс нь судалдаж авчаа борлуулдаг Прус компани. За Прус автомашин бол давуу тал ихтэй бензин багаддаг те. Сурчлаад явах одоо Прусын онгоо хүртэл зөндөө гарцсан байна. За энэ хөнгөлтийн картыг танд бэлгэлье. Тэгээд энэ оюуны нахаа гээд хоёрын дунд сургууль байгаа. Минж Плазагийн 4-р хорол Минж Плазагийн төвийн урталт байрладаг. 18 жилийн түүхтэй маш мундаг сайн сургууль нь 18 багш нар нь бол айгүй мундаг багш нартай. Улс дүүргийн тэмцээнд дандаа тэргүүн байр шаардлагатай. За охиноо хэдэн жилийн дараа энэ сургуульд 30% хөнгөлтөд сургаарай гэж бас хүсэж байна. Тэгээд энэ билгийг хүсэлтэнд дагуулъя. Баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлэгтээ бас Хөвсгөл жимс гээд компани хамтран ажиллаж байгаа. Хөвсгөл жимсийн жуус барин үнэхээр яг жинхэнэ нэг ориг байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг ч одоо энэ тийм. Охин ч бол үнэхээр дуртай хэдэн. Талхан дээр сайхан дүрхэл жуусыг оройд хэд. Энэ бол нэлээд их хүсэнд найруулах юм шүү. Өтгөөд найруулдаг шүү. Өтгөн шүүс тий. Маш гоё хамттай. Энэ бол үнэхээр салхаар гоо. Номингийн бүх салбараар зарагдж байгаа юм байна. За энийг бас Хөвсгөл жимс компани хамт олноос танд өгж байгаа маа. Баярлалаа Хөвсгөл жимс компани хамт олондоо. За ингээд таны уран бүтээл өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За ингээд их мөн зөвштэй өнөөдөр Эмоц продакшны жүжигчин Эзэн мөнх маань оролцож өөрийн талаар захим ертөнцийн үн удлыг дэнслээ. Ингээд дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзлаа түр баяртай. Хөвсгөлийн тайгаас төлсөн энэ жилийн жимс Монгол жимсний час хийсэн амт Хөвсгөл жимс компани